Сүхбаатар аймгийн ардчилсан намын 100 гаруй гишүүд нийслэл хотод хүрэлцэн ирээд байна. Тэд өнөөдөр Сүхбаатарын талбайд 50 жагсаал зохион байгуулах хүсэлтэд хотын захиргаанд гаргасан ч зөвшөөрөл олгоогүй байна. Сүхбаатар аймгийн ардчилсан намын гишүүд өнөөдөр Сүхбаатарын талбайд 50 жагсаал зохион байгуулах хүсэлтэд хотын захиргаанд гаргасан ч зөвшөөрөл олгоогүй байна. Тиймээс хөрөнгөний биржийн өмнөх зогсоолд Прүстэ жагсаалыг зохион байгуулсан байна. Тэд Сүхбаатар аймгийн засаг даргын томилгоог баталгаажуулахыг шаардсан дийгүй Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул гэсэн лозунг машин данаажээ. Орон нутгийн сонгуулийн дүнгээр Сүхбаатар аймагт ардчилсан нам яалт байгуулсан ч өнөөдрийг хүртэл засаг даргаыг томилоогүй байна. Уг асуудлаар улсын хуралдах ардчилсан намын бүлгийн гишүүд ерөнхий сайд Эрдэнэбаатарт хандаж ойлголцод хүрлээ гэсэн ч өнөөдрийг хүртэл ардчилсан намын талд асуудал шийдэгдэхгүй байгаа юм. Тиймээс намын гишүүд Улаанбаатар хотод жагсаал хийхээр болж нийслэлийн захиргаанд хүсэлтэд явуулсан ч зөвшөөрөөгүй байна. Прүстэ жагсаалыг зохион байгуулж байгаа Сүхбаатар аймгийн ардчилсан намын гишүүдийг дэмжиж улсын хурлын гишүүн Болд Батцаандан нар ирж уулзсан юм. Тэд Сүхбаатар аймаг хууль бус засаг даргатай хагас жил болчихлоо. Энэ нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрөөд явах юм бол Монгол улсын ардчлалын үндэс өөрөө дөргиж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх цаг болсон гэдгийг тайлбарлаа. Өнгөрсөн 10 сард орон нутгийн сонгуул болсон. Сүхбаатар аймагт ардчилсан нам ялалт байгуулсан байгаа. Яг одоогийн байдлаар ардчилсан нам 17 суудалтай. Ардын нам 16 суудалтай байгаа. Ардчилсан намын сонгуулийн ялалтыг өнөөдөр хүртэл эрх баригч хүчин баталгаажуулж өгөхгүй байгаа. Үүнээс үүдэлтэйгээр Сүхбаатар аймгийн сонгогчдод иргэд ардчилсан намынхан сонгуулийн үр дүнгээ сонгогчдын эрхээ хамгаалахаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байна. Сүхбаатар аймгийн цэцэрлэгийн хямралаас гаргах энэ орчлон нөхцөлийг бүрдүүлнэ байх гэж ингэж л бид нар найдаж байгаа. Одоо 4 цагаас одоо 2 намын бүрэлдэхүүн ахлагч за орон нутгийн намын удирдлагууд манай орон нутгаас ардын намын удирдлагууд ч гэсэн ирсэн байна гэсэн ингэж уулзалтаж бид нар ярилцсан. Хэрвээ энэ асуудал дахиад төрүүчих шиг ингэж одоо дүүвлэх байдлаар аргалах гэсэн өнгөрөх гэсэн одоо ийм орлого хийх юм л бид нар бол үндсэндээ энэ одоо Улаанбаатарт тэмцлийг бол улам цааш нь үргэлжлүүлнэ. Одоо улам цар хүрээг нь өргөжүүлнэ. Бидний ард бол дэмжигчд хангалттай их байна. Прүстэ жагсаалыг зохион байгуулсан иргэдийн төлөөлөл ерөнхий сайдтай уулзалт хийхээр болсон байна. Хэрвээ ойлголцолд хүрч чадахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно гэдгээ тэд мэдэгдэжээ. Тус намын залуус Сүхбаатар аймгийн талбайд эсэргүүцлийн суулт зарлаад сар гаруй хугацаа өнгөрөөд байна.